Хай. Өнөөдөр 4 сарын 4 буюу Хятадын Чимэнжэ баярын өдөр. Энэ баяр нь болохоор нөө ханшны баярын өдөр байхгүй. Тэгээ Хятадын 4 том үндэсний баярын нэг нь гэж явдیں۔ Тийм болохоор өнөөдөр 5 дахь өдөр ч гэсэн баярын амралтын өдөр гэж явдیں۔ 4 сарын 4, 5, 6 баярын амралтын өдрүүд. За тэгсэн чинь амрын нийтдээ 5, 6 нугасаа хагасан бүтэнсээ тхүү. Тэгэхээр чинь тэгэл ганцхан өдөр амарч байгаа зү. Хятад 4-ийн тоог нэг бэлгшээдгүй юм. Мууёрын тооч гэж үздэг. Тэр нь болохоор одоо 4-ийн тоог С гэдэг баггүй юу? Тэгээд үхэл гэдэг С гэдэгтэй ижилхэн дуудлагатай болохоор 4-ийн тоог бэлгшээдгүй баггүй. Тэгээд яг 4 сарын 4 буюу Чимэн баярын өдөр ер нь нэг ажил эхлүүлдэггүй, хол газар нэг явдгүй, ямар нэгэн том ажил эхлүүлдэггүй учраас угаасаа бүтгэжгүй гэж үзээд ажил хөөцөлтөж ширэггүй угаасаа бүтггүй тийм чи амар гэд амралтын өдөр болгосон гэж юу. Хятадууд энэ Чимэн баяраа бүр манай эртний өмнөх үеэс эхэлж тэмдэглэж эхэлсэн гэж байгаа байхгүй юу? Одоо бараг 2500 жилийн өмнөөс тэмдэглэж эхэлсэн гэдгийг. Тэгээд яг утга учир нь болохоор за өмнө нь яг багш тэгж ярьжсэн маа Чимэн одоо энэ баяр нь хоёр утгатай өөр баярууд байсан. Тэгэд нэг нь болохоор ялцчгүй ханшных утгатай юм баяр. Одоо Хятадууд чинь тариалан чарт юм шүү дээ. Хизэнээл тэгэл газар шороо, тэнгэр, цаг агаар шинжиж, сонжиж баяр болгон тэмдэглэдэг ийм уламжлалтай. Тэгээд энэ ханшных баярын өдрөөр болохоор нөгөө амьтад ичнээсээ хөдлөх, газар гисж ихлэх, тариа ногоо тарж ихлэх үе эхэллээ шүү гэдгийг сануулдаг ийм уламжлалтай баяр байсан юм л да. Харин нөгөө талд болохоор Чимэн баяр нь болохоор за би яг нэрийг мартчих. За нэг дээр үед нэг хаан байсан гэсэн. Тэгээд нөө дайм байлдаанд яваад ялагдаад нутаг орноосоо дөрвөж явж агаад маш их өсөж ундаасах үед нь өөрийн баруун гарын түшмэл нь өөрийн гуйны махнаас огтлоод хаандаа шүл хийж өгч байсан гэдэг. Тэгээд хаан нь тэр үнэнч туслахтаа их баярлаж явж дараа нь өөрөө улсаа олж авч эрх мэдлээ эргүүлж авсны дараагаар өнөөх үнэнч албатаа шагнаж урамшуулах гэсэн боловч өнөөх нь зөвшөөрлөхгүй би ууланд гарч амьдрна гэд. Тэгээд нөгөө хаан ч араас нь очиод олох гэсэн боловч олдохгүй. Уулнаас ерөөсө бууж ирэхгүй. Тэнгүүд нь за тэгвэл гал тавиад үзье. Тэнгүүд бууж ирэхгүй яах вэ гэд. Тэгээд гал тавьсан чинь нөгөө албат нь бууж ирэлгүйгээр шатаад өнгөрцөн байдаг байхгүй юу? Тэгээд үүнээс болоод хаан маш их шаналаад энэ өдрийг халуун хоол иддэггүй ийм өдөр болгосон байгаа байхгүй юу? Тэгээд үнэн ч албатын хаан дурсгалыг хүндэтгээд ийм баярын өдөр болгосон гэдгийг. Тэгээд одоо болохоор нас орсон хүмүүсийн дурсгалыг хүндэтдэг энэ ёс болон амьтад ичнээсээ хөдөлдөг ийм ханшнээс өдөр хоёроо ингэж нийлүүлээд за хизэнээс гэдэг үлээдээ за тангүрний үеэс гэдэг эхлүүлээд энэ хоёр үйл заншлаа нэг баяр болгоод энэ нь болохоор одоогийн Чимэнжэ болсон гэдэг. Тийм болохоор одоо Хятадууд энэ баярынхаа үеэр нас барсан хүмүүсийн газар дээр очиж цэвэрлэж арчих, мөн замын хажууд цаасан мөнгө шатаах, мөн бас ханшнээсэн гэдэг утгаар нь парк, цэцэрлэгт хүрээлэнгээр аялал хийх, цаасан шувуу хийсгэх, тэгэд хүүхдүүдийн янз бүрийн тоглоомнууд байгаа тийм нэг хөл бөмбөг шиг нэг хятад хөл бөмбөг гэх юм нэг тийм юм өшөглөөд байдаг тийм тоглоом тоглодгийн. Тэгэл савлуур тоглох гэл нэг тийм арга хэмжээнүүд их зохиогддог. Тэгээд үүнээс гадна Хятадуудаас энэ өдрөө ногоон өнгөтэй мочи идэдэг тийм тэр нь болохоор чин туан гэдэг байхгүй юу? Яг л будааны гурилаар хийсэн мочи. Гэхдээ нэг ургамлын шүүсээр зурчдаг болохоор ногоон өнгөтэй болчтiin. Тэгээд доторх шанз нь болохоор их хөвчлэн чавга, бурам, заримдаа бүр хатаасан махтай, нугасны өндөгтэй янз бүрийн ламттай тийм. За тэгээд өнөөдрийн 4 сарын 4 буюу тимч бэлгшээлтэй бус энэ өдөрт зориулаад аимшиг юмэрч хөө. За тэгээ за намайг баг байхад улаан төвөл, улаан төгөлдөр хуур 12 пудр энтер гэл аимшиг ярианууд айгүй ихэд байсан. Хүүхдүүд хоорондоо тэгж амд амжиж ярьдаг нь нилээн бодит бус хийсвэр үлгэр домгийн аимшигын зохиолшгөл юм байдаг байсан. Гэтээ нөгөө нэг би нэг ахын ярьжсэнийг ярьж байгаа за. Гэтээ нэг амар ш. Гэтээ би бол үнэн гэж боддгүй юм. Тэр болохоор бид нэр бас нэлээд багтаа за нэг 4-5 дахь ангисэн болов ямар ч ихсэн
манай лагер нөө шаран морьт эцэстэйдэг гэсэн аахгүй юу. Тэгэл хамаатныхаа ах дүү тэгэл лагерийн хүмүүс бөөнөрөө цуглаал ингээл тэгсэн чи лагерийн нэг ах ярьж байгаа аахгүй юу. Манай шаран морьтын нард байдаг ууланд ийм нэг тал нь хавхаар өнгөтэй, нэг тал нь цав цагаан өнгөтэй ийм хүн амьдардаг. Ийм богж төр байдаг. Гэхдээ бас яг богж төр гэж хэлээгүй ма тэрийг одоо нэг тийм хүн л идэг гэж хэлсэн. Тэгээд тэр нэг модон дотор ийм сандал байдаг. Тэгээд тэнцээ хаяндаа сууж идэг гэдэг чиг аахгүй юу. Тэгээд нэг удаа тэр ахын нэг ээж нь хуушир шараад бичсэн чинь тэр нэг тал нь хар, нэг тал нь цагаан хүн хүүхэд иврээд ороод ирсэн гэж байгаа аахгүй юу гэрлөө. Тэр нэг ээж нь ингээл хараад амар шокрол. Тэгээд яахаа мэдгүй тэгээд хууширнасаа 3 ширхгийг аваад тавган дээр ингээд өгсөн байл та тэр хүнд. Тэгсэн чинь тэр хүн ингээд 3 ширхэг хууширныхаа нэгийг идээд нэгийнх нь талыг бас идээд тэгэд үлдсэн нэг бүтэн нэг талыг карманда хийгээд ч юм уу хувцсныхаа ингэр тэгээд аваад гарцсан. Тэгээд үе ганц нэг хүмүүс тэр хүнийг хардаг байсан. Тэргээл нэг тийм юм нэг амар ярьжсэн ш. Тэгээд бид нар лав тэр жоохон хүмүүсээс нь тэгэл угаасаа одоо тэр ахын ээж мэж гээл ингээл ийм гэрчтэй ийм болохоор хүүхдүүд бүр амар ихтгэл амар айгаал уул руу ганцаараа гарч мархаа байлаа. Би л амар айдагсан. Одоо бол би тийм аимшигын юмд сонсох, харах, үзэх хэвээр айгу дургу. Яг ингээд тархинд нөлөөлөд байгаа юм шиг тэгээд зүгээр байх ёстой үеийг ингээд тайван бос болгоод байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд байдаг. Тэгээд бас онлайн орчинд хятадууд айгу их би нийгмээ сайхан айдастай гэдэг байхгүй юу өөртөө. Тэгээд тэр нь болохоор айгүй их ингээд муу мэдээ, муухай зүйл сонсоод тэрийг ингээд нийтэд байгаа юм шиг яг үндэ тэр чинь бас цөөхөн хувьд тохиолдож байгаа асуудал шүү дээ. Тэнгүүд тэрийг бүр амар хэтэрхий том нийтэд болоод байгаа юм шиг хэрэггээд тэгэд өөрийгөө айлгаад тэгэд нийгмээ сайхан хайдастай болчдаг гэсэн. За бай.